биз бид асууч. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2025 оны 1-р сарын 23-ны өдөр 04 дугаартай төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга журам шинжилэн батлах тухай тогтоолыг гаргаж улсын хэмжээнд мөрдөхөөр баталсан боловч үндэслэл муутай өртгийн тооцоол хийсэн хэвээр байна. Өмнө эмнэлэгт хэвтсэн иргэнээс авах хамтын төлбөр нь хувь улсгүй адилхан 10% авдаг байсан бол 03, 01, 08, 04 дугаар тогтоолоор 15%-аас 30% болгож өсгсөн. Суур тарифыг өсгөж өгсөн боловч зарим эмчилгээний өртгийн жинг үндэслэлгүй бодит байдал тохирохгүй багаар тогтоосон. Өртгийн жинг хит бага хамтын төлбөрөөс өөр төлбөр авч болохгүй байгаа нь төрийн үйлчилгээний зардлаач нөхөж чадахгүй бараа бүтээгдэхүүн эм тарианы үн өсөд байхад үнээс өөр нэмэлт төлбөр авахгүй ажиллана гэдэг нь үнэтэй тоног төхөөрөмж битгий яв, эмч ажилтны цалин битгий нэм, урсгал зардлын үн тарифыг битгий өг, иргэдийг хохирох, хүний эрэхт халдсан чанаргүй үйлчлэг үзүүлэхэд тулгаж байгаатай адилхан байна. Хувийн эмнэлгүүд хэрв иргэнээс эрүүл мэндийн тусламж үйлчлэгэнд зориулсан ямар нэгэн нэмэлт төлбөр авахгүй байхаар зохицуулсан нь эрүүл мэндийн чанартай хүртээмжтэй олон улсын стандарт шаардлагад нийцсэн үйлчлэгээний үн өртгийг тухайн эмчилгээ үйлчлэгээнд хүрэлцэхүйц байдлаар тогтоох шаардлагатай тухай өсөлтүүдийг эрх бүхий байгууллага албан тушаалтнуудад удаа дараа гаргасан боловч сонсоод л тийм байна, ажиллана гэдэл өнгөрдгөө. Энэхүү 4-р тогтоол нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж цаашлаад иргэдийн эрүүл мэндийн чанар тэгш хүртээмжтэй нотлохонд үндэслэгдсэн олон улсын стандарт шаардлагад нийцсэн үйлчлэг үзүүлэх боломжийг хязгаарласан. Сэргээн засах болон уламжлалт хангах ухааныг хөгжүүлэх бодлогыг дэмжих ёстой яам агентлагийн түвшинд боловсруулагдаж байгаа стандарт дүрм журам нь өнөөгийн түвшинд хэрэгжүүлэх боломжгүй байна. Тухайлбал Монголд бэлтгэгддэггүй мэрэгчлэлтэн хил засалч Монголд 3хан байдаг, хөдөлмөр засалч шаардах гэх мэт. 4-р тогтоолыг мөрдөө чанарын тусламж үйлчлэгээ доголдоод алдаа гарвал хэн хариуцах вэ? Тогтоол гаргасан эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хариуцах уу? Мөнгөний дүнд хязгаар тавьж өгсөн төслийн баг хариуцах уу? Стори бичиж шимчилгээ хийж буй эмч хариуцах уу? Гэдэг асуултыг асуугаад өгөөч гэж явуулсан байна. Та мөнгө сайхан сайд хариулна. За энэ одоо хувийн хвшлийн эмнэлгээс ирсэн л асуулт байна гэж бодож байна. Тэгэхээр бид нар ямар нэгэн хязгаарлалт тавихгүй бол болохгүй юм аа. Бид нар анханаас энэ гүйцэтгэлийн санхүүжилт гаргахдаа хувийн хвшлээ маш их дэмжсэн. Энэ санхүүжилтийн тогтолцоог хэрэгжихээс өмнө хувийн хвшилд эрүүл мэндийн даатгалаас хамаагүй бага мөнгө очдог, бага хувьд нь очдог. Улсын төрийн эрүүл мэндийн байгууллагуудад илүү их өндөр одоо хуваар санхүүжүүлдэг ийм ялгаатай байснаас болж хувийн хвшил маань ачааллаа хуваалцах чаддаггүй байсан. Ингээд энийг бид нэр төр хувийн хвшилгүй өвчлөлийн өртгийн жингийн ижлэхэн тогтоож өгсөн. Ингэснээр манай улсад хувийн хвшлүүд маань хөгжих өндөр боломжийг бүрдүүлсэн. Одоо харин эргээд хувийн хвшилтээрээ дахиад энэ тогтоосон өртгийн жингээс улсын эмнэлгээс илүү хэмжээний мөнгө авах энэ боломж болцоог нь бүрдүүлээд өгчхоор эргээд нөгөө ачааллаас хуваалцах энэ боломж нь хүндрэлтэй болчихж байгаа. Бас мөнгөтэй иргэдэн л хувийн хвшилд хувь үнийг халааснаас гарах төлбөр нь хэд өндөр болоо явчихаар мөнгөтэй иргэдэл очиж үйлчлүүлэх боломж бүрдэнэ. Яг нөгөө өвчлөл их байгаа тусламж үйлчлэгээ шаардлагатай байгаа хүмүүс маань хувийн эмнэлэг рүү очиж тусламж үйлчлэгээ авч чадахгүй ингээд ачааллаа хуваалцах чадахгүй ийм нөхцөл байдал руу орж байгаа учраас яг энийг ижил хэмжээнд барих нь зөвөө л гэдэг тийм бодлоготой байгаа. За энэний тооцооллуудыг хийхдээ бол маш олон төрлийн тооцооллуудыг хийж байгаа. Тухайн тусламж үйлчлэгээг үзүүлэхэд шаардлагатай байгаа ийм эмнэлгийн хэрэгсэл гайлаар ер нь ямар өртөгтэй орж ирж байгаа. Тухайн тусламж үйлчлэгээг үзүүлэхэд одоо хичнээн эм сувлагч ажиллаж ер нь хөдөлмөрийн хөлс нь ямар хэмжээнд очих юм. Тухайн эрүүл мэндийн байгууллагын тэр өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийн илэгдэл хорогдлыг яаж тооцох юм. Гэх мэтлэн энэ бүх зүйлүүдийг тооцоолж иж бид бүхэн өртгийн жин гаргаж байгаа. Гэхдээ зарим нэгэн зүйлүүдээр учир дутагдaltaй зүйлүүд бас байгааг үгүйсэхгүй ер нь байгаа гэж харж байгаа. Энэ дээр бид нэр зарим нэг тусламж үйлчлэгээний өртгийн жин дээр өөрчлөлт оруулах бол зайлшгүй шаардлага байгаа. Бид нар яг ингээд тусламж үйлчлэгээгээ үзэхээрээ эми юм уу мэсцлийн тусламж үйлчлэгээгээ их шүтээд байдаг. Гэтэл яг энэ нөхөн сэргээхийн тусламж үйлчлэгээ манай улсад хөгжил мөн учраас энийг хөгжүүлэх энэ өртгийн жингийн зөв тооцоолох, нэмэгдүүлэх ийм шаардлага бол байгаа. Энэ нөхөн сэргээх эмчилгээ манай улсад хөгжил мөн ямар нэгэн эмчилгээний одоо бараг 50%-ийг энэ тусламж үйлчлэгээний
гол тусламж үйлчлэгээний дараахын нөхөн сэргийх тусламж үйлчлэгээ маань одоо эзэлж яадаг. Тийм учраас энэ дээр цаашдаа анхаарч үзэх юм асуудлууд байгаа. Ер нь том бодлогынхоо хувьд бол ачааллыг хувийн эмнэлгүүд маань хуваалцах төр хувийн хвшлийн хоорондын ялгааг бууруулах ийм л зорилготой бодлогууд яваад байна. За баярлалаа. Цуглахаар гишүүн асуулт асууна уу?